аль хэлэх гэж юу гэсэн үгүй хүмүүс үсийг харж бие авч үйлдэхтэй тэр чихтэй бурхны үгийн дагуу байж үннийг шалгуураа болгох та нар эдгээр үгийг зүрх сэтгэлдээ сэлж амийн хангуураа лоцон болгох ёстой үнийг байн гаргаж ирж тунган бод зангавэр амьдрал тандах хандлага альва зүйлийн талаарх үзэл бодол сэтэл зорилгоо тэдгээртэй харьцуулан шалах тэгвэл чи жинхэнэ байдал чинь юу болов чиний харуулдаг зан чанар мөн чанар юу болохыг тодорхой мэдэж чадна тэгээд эдгээр үгээс дахин лавлаач энэ үгийг өөрийнхөө хэрэгжүүлэлтийн зарчим хэрэгжүүлэлтийн зам чиглэл болох имайгаар эрэлхийлэх үедээ эдгээр үгэнд бүрэн орч амьдран харуулж чаддаг болов үедээ чи үннийг эрэлхийлэх гэж юу болохыг ойлгоно мэдээж эдгээр үгийг бодтой байдалд орох үедээ чи үннийг эрэлхийлэх замд аль хэдийн орсон байх болно үннийг эрэлхийлэх замд орох үед завхарсан зан чанарыг эмнэн хянал тазарлалтаа сүдэн завхарсан зан чанараа аврагдах надвар чи мэдэрнэ тэр үедээ чи бурхан үнэхээр итгэх бурхны үгийг эдэж угаандардан сэтгэл хангачтай амар амгалан баяр хөөртэй гэдгийг мэдэрнэ бурхан долоо жидэтэйсний дараа үннийг харилцгүй хүмүүс амьдралаа нүрдэн адил хасан надах зүйл юу ч үгүй мэд санагддаг ихэнхдээ тэдэнд бүр завхарсан зан чанар дотор амьдрах нь үнэхээр шаналгатай санагдаг үнээс алхахыг хүсэж чаддаггүй тэд завхарсан зан чанартай үрд хазаарлагдаж дөнгөлөгдөж хүлээгдэг энэ бүхэнтэд асарыг сэтгэл зовдогч тэдэн дагах зам багт байдаггүй
хүлээн авч аврал хүртэж чадах юм бол энэ гашуун зовлонгийн өдрүүд нь өнгөрөн одон хэрвээ тэд үнэнийг хүлээн авч аврал хүртэж чадах юм бол энэ гашуун зовлонгийн өдрүүд нь өнгөрөн одон